Та гинэт ариун цэврийн өрөө орох шаардлагатай үедээ хаашаа ордог вэ? Одоо СУ орохоо явж байна. Яг хүүхдээ одоо бицсэлэх гад. Тийм. Ер нь бол хөвчлэн СУ л ордог доо СУ GS. Ер нь гадуур ингээ шаардлагатай үед ариун цэврийн өрөө орох хэрэгцээ гардаг штэ. Тэр үед ер нь хаашаа ордог вэ? Тэр үед төвчин эсвэл тэгээ CUGS орч. За яг цагаа тулах юм бол ер нь тэгэл тэгээ CUGS рүүгээл орно. Бидний өдөр тутам үйлчлүүлдэг СУ маань өнгөрсөн жилд 1.3 тэрбум төгрөгөөр 100 салбарынхаа ариун цэврийн өрөөнд тогтцол стандартыг шинжилсэн байна. Ер нь одоо орох газар угаасаа байхгүй болохоор СУ л ордог угаас хүн болов гэж боддгийг шүү дээ. Би л тэгээ өөр газар 0 орё гэсэн ч хүмүүс нь оруулах ч юм уу тийм асуудал байдаг болохоор тийм зуухан маавнгаа хүүхдээ бицсэлдэг юм уу гэж явчих. Захаар ингээд хаяад СУ оронгууд нөгөө зарим нь хаалттай байж идэг нойлон тэгээд онгойлгодгүй штэ. Тэр нь жоох асуудалтай. Гэхдээ яг ер нь нэлээд тус тэмэр болдог хаа. СУ-гийн зүгээс үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор энэ онд мөн дахин 100 салбарын ариун цэврийн өрөөг илүү орчин үеийн агааржуулалт сайтай ус ба эрчим хүчний хэмнэлттэйгээр шийдэхээр ажиллаж байна. Тухайн хугацаанд иргэдийн зүгээс нойлон засвартаа гэд оруулдаггүй гэсэн шүүмжлэл хэлж байгаа ч энэ нь орчин үеийн стандартын ая тухтай ариун цэврийн өрөөний бүрэн шинжилэлт засвартай холбоотой тул хэрэглэгч та бүхний хүлээцтэй хандахыг уриалж байгаамаа. Ер нь бол одоогийн хэрэгцээнд бол хангалттай шийдэж байгаа гэж бодож байна. Одоо ард иргэдийн яг нөгөө ариун цэврийн асуудлыг ер нь СУ шийдэж өгч чадж байгаа гэж бодож байна. Тэднээс өөр байгаа юм. Бусд нь л цааргалдаг хэвчээ. СУ-гийн ариун цэврийн өрөөний засвар хийгдсэн салбар нэгжүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авахад 88% эерэг үзүүлэлт гарчээ. Учир нь орчин үеийн минимал хэв маягийн интерьер дизайны шийдэлтэй дэлхийн алдартай Тото брендийн тоноглолыг ашиглан цэвэр усны хэрэглээг 30-70% хүртэл бууруулан эрчим хүчний хэмнэлттэй эко ариун цэврийн өрөөг бүрдүүлж чаджээ. Ийхүү илүү тав тухтай цэвэр цэгцтэй агааржуулалтын зөв шийдэлтэй ариун цэврийн өрөөгөөр иргэд үйлчлүүлэгчид та бүхнийг соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.